За сайн уу манайхаа өнөөдөр хэдүүлээ хамгийн новшин X-үүдийн талаар өгүүлэх нэлээд сонирхолтой нэвтрүүлэг ярих гэж байна. Энийг үзээ би бол хорвоо ертөнцийн иймэрхүү хүн дүрстэй хог шаарнуудыг бүр яаж даад юм болоо гэж бодсон. Ер нь тэгээд ил болсон нь энэ хийдэл болохоос иймэрхүү гаж араатнууд Монголд ч гэсэндээ нэлээд байдаг юм шиг санагддаг. Наананд товчлоод ярих юм бол нэг эмэгтэй маш гоё залуутай танилцаад амьдрал ахуйн айгүй сайхан явж исэн чинь нөгөө залуу нь ажмаар өөрийнхөө иргэшээлд оруулаад сүүлдээ бүр ингээ өгтлэн зоддог болчихж байгаа. Энэ бүхний эцэст тухайн эмэгтэй шүүгч цагдаад хандаад явж исэн чинь яг тэр үед нөгөө залуу нь аль хэдийн Орс эмэгтэйтэй танилцсан. Тэрэн дээр очихын тулд 90 Days of Fiancé нэвтрүүлэгт ороод шоуны од болоод явж идэг. Ийм болсон явдал байгаа. 90 Days of Fiancé гэх нэвтрүүлгийн нэлээд од залуу. За тэгээд олон нийтэд ч гэсэндээ ухаалаг, халамжтай, эмэгтэй хүнд бол хайртай ингэж дүгнэгцэн хүн хэрхэн бусад эмэгтэйчүүдийг болон хуучин эхнэрүүдээ үерхэж байгаа эмэгтэйгээ зодож яг ингээ харгас араатан шиг ханддаг байсан талаараа л илэрдэг. Та бүхэн сонирхвол 90 Days of Fiancé-г нэг Монгол ютубер охин ярьдаг байхгүй юу? Тэгээ бүр энэ бол амар сонирхолтой байдаг. Би бас сонсох нэлээд дуртай. Та хэд мэн сонирхч ивэл бас сонсоод үзээрэй. За ингээд Netflix-ийн Worst Ex Ever зурлалын энэ дугаартыг юу өгүүлсэн болов энэ талаар хүмүүс юу гэж харсан? Цаашлаад энэтэй холбоотой ганц хоёр мэдээллийг ярьж өгье. 90 Day Fiancé star Jeffrey Paschal sentenced to 18 years in prison without the possibility of parole after being convicted of kidnapping and assaulting his ex-fiancée. Дээр дурсан эмэгтэй Кристентэй Жефрид 2017 оны 12 сард болцооны аваар майчлаа. Тэгээд нэг гудалгүй дугаар интрэж солилцоод болцоор болдог. Тэгээ болсон чинь болцоо энэ хоёрт хоёуланд нэлээд таалагддаг. Жефри өөрийгөө амжилттай яваа бизнесмен хид өнгөл хөдлөх хөрөнгөтэй бас гинт хэргийн тухай өгүүлдэг ТV шоунд жүжигчнэр ажилладаг гэж танилцуулдаг. Ер нь Жефри бол нэлээд тийм яриа хөөрөө сайтай, харизматик хүн байгаа байхгүй юу? Энэ өдрөөс хойш энэ хоёрын харилцаа нэлээд хурдан өрнөдөг. Жефри эмэгтэйчүүдийг хэрхэн өөртөө татах амар мэддэг байгаа. Гэрийнхэн гадаа ирэхдээ гэрт нь янз бүрийн бага хүнс авсан байдаг. Тэгээ дэлгүүрээр явж байхдаа Кристен нэг юм хараалуу ясаа хөөх ингээ хальт хэлсэн байхад л тэрийг санаад маргааш нь авцсан өөрт нь өгдөг гэж байгаа байхгүй юу. За тэгээд ийм халамжтай жижиг зүйлд ч анхаарал хандуулдаг ийм царайлаг ирэхтэд ямар ч эмгтэй хүн өөрн татагдана гэж бодож байна. Тэгээ энэ үед Жефри өөрийгөө өмнөх эхнэрээсээ хоёр хүүхэдтэй, нэг нь 2 настай, нөгөөх нь 10 сартай асран хамгаалах хэрэг нь өөр дээр нь байдаг гэж хэлдэг. Ингээл Кристен нэг өдрийн дотор гинэд 2 хүүхэдтэй болчихж байгаа. Christmas баярын үеэр Кристен Жефрийг байжсэн чинь доор нь ингээ гэрт нь 2 ихэр хүүхэд ирсэн гэсэн энэ өсвөр насны. Тэгэд гахал юм хүүхдүүдийн ингээ асуусан чинь манай найзын хүүхдүүд би хаяа хартай ухааны юм яриад өнгөрдөг. Угаасаа нөгөө 2 хүүхэдтэй л ярьж буцаал байж идэг болохоор Кристен бол энэ тал дээр нэг их юм бодоогүй байгаа. Энэ хоёр үерхэд 2 сар болсны дараа Жефригийн ирсэн байсан тогтуунуудыг санаадгүй Кристен харчдаг. Тэгсэн нэр нь шал өөр идэв. Мэйл дээрх нэр нь Jeffrey Paschal гэхдээ Кристен Жефри өөрийгөө Jeffrey Young гэж танилцуулсан баггүй юу. Тэгээ Кристен гайхал орой ирэхээр нөөрөөс нь асуусан жоо Жефри өдөөс нь чи одоо юу сүртэй хүн дээр хүлээж авдیں۔ Яан чи миний зүгээр мэдлэнэ. Би ч хамаад хэлсэн шүү дээ. Чи өөрөө тэгээд буруу сансан юм уу? Эсвэл мартсан юм шүү. Тэгээ энэ үгийг нь Кристен сонсоод өө нэрээ би л буруу ойлгосон юм байна. А би одоо сонсоогүй юм бахтаа гэд өөртөө буруу өгөөд өнгөрдөг. Ер нь иймэрхүү хүчирхийлэгч гараад хүнийг амар манипуляц хийдэг байгаа байхгүй юу? Нэг өдөр Жефри Кристен рүү гэрээхээ уцснаас залгадаг. Кристен танихгүй дугаар болохоор авахгүй яжсэн нэг удахгүй сониуч цаана хөтлөөд дугаарыг нь интернетээс хайсан чинь айлаас нь Paschal гэсэн нэр гараад ирдэг. Мань хүн ч нэлээд гайхал. Энэ одоо хийм бол хичнээн болов эсвэл ээжний бахтаа гэж бодоод тэр нэрийг нь интернетээс хайсан чинь Жефригээ өөр хүүхдүүд гараад ирдэг. Өөрөөр хэлбэл Alison Paschal, Jeffrey Paschal энэ хоёр хүн эхнэр нөхөр хоёр байсан. Тэгээ дундаасаа хүүхдүүдтэй. Энийг харсан Кристен бүр шок. Уг нь өөрт нь Бритэн гэд эксийн дундаас төрсэн 2 хүүхэдтэй өөр хүүхдгүү гэж хэлсэн баг. За тэгэл нэг ийм нуус мэдсэн чинь цаашаа бас өөр юу нуусан байгаа бол гэж бодоод Jeffrey Paschal гэд нэрээр нь хайсан яасан гэж баахан гинт хэргийн дөгөөд шүүхийн маш олон хэрэг. Хуучин эхнэрүүдийнх нь гаргасан гомдлууд, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, хүүхдүүдээ хүчирхийлсэн хайхрамжгүй хандсан гэх амар олон мэдээллүүд. Бас олоогүй гэртээ хар тамхины төрлийн юм хадгалдаг байсан тухай баримтууд бүр ингээд яраагаад гараад ирдэг. Ер нь бол мань Жефри 1995 онд 18 настай даах ахлах сургуулийн охинтой гэрэлсэн. Тэгээ салсан. Дараа нь 1998 онд Сабрина гэх эмэгтэйтэй гэрлээд салсан. 2007 онд Алисонтай гэрлээд бас салсан. За тэгээ хамгийн сүүлд нь 2015 онд Британитай гэрлээд бас салсан байна. Ингээд нийтдээ 4 удаа гэрэлсэн. Гэрт нь ирээд байсан 2 өсвөр насны хүмүүнжээс Жефригийн өөрийнх нь хүүхдүүд. За тэгэл цаашлаад Жефригийн хийсэн эрүүгийн хэрэг баримтчилгааны зургуудын хүртэл үздэг хамгийн аимшигтай нь Жефри өмнө нь холбооны шоронд ял хүртэл хилжижсэн ялтан байгаа. Тэгээ оройн Жефриг ирэхэд Кристен мэдсэн бүх юмаа хэлээл
Чи яагаад нуусан? Үнэн юм уу? Яагаад надаас нуусан энэ гэрэгээд асуусан чинь нөгөөг нь юу гэсэн гэж. Чи надаас асуугаагүй ш. Тэгээ би хэлээгүй. Тэглэж би анханасаа хэлсэн бол чи надад уулзахгүй ш. Би чамд хайртай болохоор баг айгаад хэлээгүй. Ухааны юм яриа толгойг 180 эргүүлчихнэ. Тэгээд өмнөх ихнэрүүдийн талаар болохоор наадвал чи намайг хоорлох гэж ингэж байгаа. Би өрөөсө буруугүй нэрэ гэдэг заа. I know what happened. I was there. Кристо ууг нь энэ бүх худал хуурмагт итгэж болохгүй гэдгийг мэдчихсэн ч гэсэн дурлал сохор гэдэг шиг хайртай болохоор итгэхэд уучлсан тухайгаа ярьдаг. Энэ нэвтрүүлэгт Сабринагийн Жефригийн хоёр дахь эхнэр нь бас орсон байдаг. Одоо хэдүүлээ Сабрина Жефригийн тухай юу ярьсан болохыг олж мэдээ. Энэ хоёр ах 25 настайдаа нэг аимшиг баярын үдшилэг дээр танилцсан юм л да. Сабрина Жефриг анх хараад ямар гайхалтай хүн бэ гэж бодсон гэж байгаа. Ялангуяа Жефригийн мөрөөдөл хүсэл тэмүүлэл нь өөрийг нь амар татсан гинэ. Ингээд энэ хоёр уулздаг болоод хүмүүс энэ хоёрын харилцаанд атаархдаг байсан. Ер нь бүхэл юм их сайхан байсан ч сүү тавиад 7 сар орчмын дараа дотоод оройтн нь мэдээж гарч ирдэг. Нэг өдөр яг юунаас гэдгийг мэддэхгүй амар уралж ирсэн Сабринаг түлхээд зургтны тавир мөргүүлээд газар унгасан гэж байгаа. Энийг Сабрина буруу зүйл гэж бодохын оронд за яг ийм юм болоо таарчлаа зүгээр л тохиолдол байсан гэж өөрийгөө тайвшруулж байгаа. За тэгээд цаашид бүх юм сайхан болно. Энэ тэрийг л яад гэвэл Жефрид амар хайртай гэж байгаа байхгүй юу? Ингээд 1998 оны 4-р сарын 1-нд энэ хоёр гэрлээд бас хараараа яг хүүхдэд болсон гэдгийг мэддэг. Жефри өмнө дандаа би 4 хүүхэдтэй болно өстой сайн болно гэж ярьдаг байсан болохоор Сабрина өөрийгөө хүүхэдтэй болсон гэдгийг хэлэхдээ бүр амар тогтолж байгаа. Тэгээ угаасаа Жефри сайн болж чадна гэдэгт итгээд ингээд энэ мэдээгээ хэлсэн чинь нөхрийнх нь аш тэр дороо хөвчдөг. Баян бухимддаг болно. Жоох юм дээр бүр уурлал. За тэгээд зодож эхэлж байгаа. Бүр үнэхээр хайр найргүй зоддог за. Тэгээд энийгээ чамаас оллоо. Чи ингэсэн болохоор чи ийм юм хийгээд намайг уурлуулсан болохоор миний уур хүрээг ингээд чамд зодчлоо ш. Гэж манипуляц хийдэг. Сабринаш тэгээд зодуулах болгондоо би юу буруу хийж вэ? Надаас л боллоо гэж боддог байсан байгаа. Би л илүү сайн байгаад би л сайн ихнэр болчвол бүх зүйл сайхан болно гэдэгт бүр итгэдэг. Ер нь хүчирхийл байдаг хүмүүс ингэж боддог гэж байгаа байхгүй юу? Би ингээ буруу юм хийчлээ дээ. Би уурлуулчлаа даа гэв. Гэтэл чиний хийсэн ямар ч зүйл хүчирхийллийн шалтгаан болохгүй. Ингээд нөгөө зодуурч явандаа бүр ингээд төвшин ахдаг. Хэрвээ Сабрина орой унтахгүй удаад ивэл гэрийнхаа цахилгааны бүр мөс унтраачдаг. Эдний гэр нь хотоос нэлээд хол хөдөө амьдардаг байсан болохоор хуршүүдтэй хэлээгсэн ч хуршүүд нэлээд зайтай. Ойрлсон ч хүн сонсохгүй. За тэгээ энэ дээрээ нэмээд уцаа салгач чаан гэртээ ээж аваараа очиод ирээ гэж гуйсан ч гаргадгүй. Бүр амар. Ер нь бол мань Жефри тэр үед кокаин хэрэглэдэг бас зардаг байсан байгаа. Гэхдээ дараа нь бүр их мөнгө олохын тулд өөрөө хэрэглэхээ болоод зөвхөн 8 айд болсон гинэ. Тэгэл гэрээр нь дүүр мансуурсан хүмүүс орж гараал байж идэг. Уг нь хүүхэд нь гэрт нь байгаад байгаа штэ. Ингэж явсаар машиндаа ойролцоогоор 2.3 кг марихуан мөн өөр бас масууруулах бөц тэрүүлж явж байгаа цагтаад баригдчихдаг. Ингээд цагтаад баригдаад бүр шоронд хүртэл орж байгаа. Жефри Сабринагийн бүр ингээд зүрхэнд нь орсон байгаа байхгүй юу? Яасна гэсэн чинь уг нь ингээд эрүүлэр бодож чадж байгаа хүн бол өөрийг нь зодож дарангуйлдаг хүн шоронд орчвол цутаага бодно штэ. Гэтэл Сабрина Жефриг байхгүй болсон ч гэрээсээ гарахаасаа айдаг. Ерөөсөө л хаа нэгтээс гарч ирээд өөрийг нь дахиад ингээд зодоод авах юм шиг санагддаг байсан гэж байгаа байхгүй юу? Ажиллаж авахгүй санхүүгийн хувьд бүхэлдээ Жефригээс хараад азар нөхрөний явахаас өмнө хитэн дүүрэг үлдээсэн байж таараа тэгээд тэрүүгээр нойрын хугацаанд төлөх хэрэгтэй хитэн төлбөрүүдээ төлсөн байсан гэж байгаа. Ингээд энэ хоёр ер нь бол ингээ хоёр хүүхэдтэй болцсон. Тэгээд шоронд авах хугацаанд Жефри хүүхдүүд рүүгээ болоо Сабрина байнга захаа бичдэг. Бүх зүйл дуучлаарэ гэртээ очиод шинэ хүн болно илүү сайн нөхөр илүү сайн болно гэж хамаалдаг байсан. Тэрэнд нь ч Сабрина үнэхээр л итгэсэн гэж байгаа. Уг нь ингээд сонсоход юу вэ? Наад хүн чи өөрчлөгдөхгүй шүү дээ. Одоо ямар тэнийг ингэж бодож магадгүй. Гэхдээ яг үнэхээр ингээд бодит амьдрал дээр байгаа хүмүүс бол цагаа тулхаарч чаддаггүй гэж байгаа байхгүй юу? Нэрэл үнэхээр өөрчлөгдчих юм шиг, үнэхээр яг ингээд болчих юм шиг санагддаг гэж байгаа. За тэгээд яаж өөрчлөгдөхөвдөө шоронгоос судлагдаад бүх зүйл 10 дахин дорцсон. He was just sneakier. His evil was more finely tuned. The abuse was daily, mentally and physically. The sexual abuse got pretty awful. Шоронд авах хугацаанд зүгээр нэг ял идлээгүй бусад гэмт хэрэгтнүүдээс улам илүү юм сурцсан байна. Юу вэ гэсэн чинь илүү залтай, илүү тооцоотой, илүү аюултай. Өмнө нь бол ил зодчдөг байсан бол одоо тэр үеэс хойш илүү нарийн, илүү хорон аргаар айлгаж захирдаг болсон. Эцэст нь 8 жил хамт амьдарсны эцэст за одоо ингэ болио салъя гэж шийдээд салах өргөдлөө өгөх гэсэн чи яасан гэж Жефри өөрөө өргөдлөө аль хэдийнэ өгсөн байл яах вэ? Салаад бүх зүйл дууссан уу гэвэл бас үгүй салсан байж ил зоосоо хിവэрээ энэндээ хүүхдүүд ашигладаг байсан байна. Энэ юу нэг их ёрын залуу юм аа.
Сабринагаас салаад хит хит эмэгтэй дээр суусан шүү дээ. Тэгээд Сабрина энийг мэдээд тэр эмэгтэй бүрийн төлөө өнөөдөр тэр эмэгтэй амьд сэрүүн байгаасай. Нэг л өдөр үннийг ойлгоод тэндээс зүгтааж чадаасай гэж өдөр болгон залбирдаг байсан гэж ярьдаг. Харин энэ балиар Арадан Криснийг хизэнээс яргалж хэлсэн бэ гэхээр 2018 оны 3 дугаар сарын ихэр Жефригийн хамгийн бага хүү гинт нас бардаг. Эмчнэр бүрэн задлан шинжилгээ хийсэн ч яг юунаас олж яагаад нас барсныг тогтоож чадаагүй. Энд Жефри маш ихээр шаналж улмаар Кристэнтэй илүү ойрцсон гинэ. Ер нь бол хэцүү үед минь хамт байгаа ч инээ тэргээ гэж баахан жүжигсэн юм шиг байгаа. Тэгэл тэр үеэс хойш нөгөө халамжтай дүлгөө илдэг Жефри байхгүй ормгүй. Эхлээд Кристнийг чимэгтэй байсан гэж байгаа. Дараа нь гараас нь хүчтэй мошигддог болоод нэг удаа бүр хурууг нь арагшин нугалж аваад хуулах шахсан. Ер нь бол нэг тийм том шарах үлдээхэргүй байдлаар тамалдаг цаа. Дараа нь нөгөө хүнд харуулад одоо юу гэдэг ингээд хүн харахад энэ хүн энийг зодоод байгаа юм биш үү гэж бодох уул мөр ерөөсөө үлдээдгүй. Тэг Кристэн хэлж байгаа. Одоо эргээ бодоход тэр намайг сорж исэн юм шиг амаа. Энэ зодуурыг төвчих болов хэр хол хүртэл түлхэж болох юм. Миний өдөөс хизээ эсэргүүцэж эхлэх бол гэдгийг минь туршиж байсан гэл. Бас амар газлайтинг хийдэг. Хэрвээ Кристэн уйлж өвдөж байгааг харах юм бол шууд дүрээ өөрчлөнө. Чи арай дэндүү драматик байна. Миний өмнөх эхнэрүүд яг чам шиг ийм байсан энэ тэрэг гэл. Эцэст нь буруутай хүнэн Кристэн өөр юм шиг ингээд санагддаг байсан болохоор энэ бүхнийг хинт ч хэлээгүй. Найздаач тэр, ээж аавдаач тэр ерөөсөө ингээд хинт ч. I didn't tell anyone that this was happening. No one. No friends, no family. He had already significantly isolated me from a lot of my friends. Уг нь энэ хүн чинь ийм боловсралтай багш юм байгаа штэ. Гэхдээ өөрийнхөө буруу биш юмыг энэ миний буруу юм байна гэж бодох хүртэл нь толгойг нугаасан байгаа байхгүй юу? За тэгээд нэг мэдхэд тэр хүнийг айл хэдийн бусдаас тааж мар тусгаарлалцсан. Ер нь яг ингээд хараад ахад Кристэн болон Сабрина хоёрт яг ижилхэн үйл гаргасан байна. Чи өөрөөсөө болоод ингээд зодуулдаг гэж итгүүлдэг нь тэгээд нэмээд Кристнийг ч тэр Сабринагч тэр ингээд найз нөхөд гэр бүлээс нь айжим ажмаар хавлтуулсан байсан шүү дээ. Энэ хоёр хоёулаа л тусламж гохот бүр ингээд амар хол зайд амьдэрдэг. Кристэн гэрлөөгөө арчиг гэхээр өө чи яа манад ээжигээ тэгдэг гэж. Одоо энэ хэсэг дээр хүчирхийлэлт байдаг хүний бас нэгэн шинж тэмдэг гарна. Ер нь бол тийм хүчирхийлэгчтэй дасах гэх юм уу? Тийм юм байгаа байхгүй юу? Тэгээ Кристэн ярьж байгаа. Бид хоёр дандаа хэрэлдээд байхгүй. Сайхан үеч гэсэн бас байсан. Тэр үед үнэхээр гайхамшигтай. Жефри заримдаа маш халамжтай, маш ээлдэг. Миний хүссэн бүхнийг анзаарч биелүүлдэг байсан. Тийм болохоор би үргэлж өөртөө ингэж хэлдэг байсан. Муу үе нь өнгөрчвөл дахиад нөгөө сайхан Жефри гараад ирнэ гэд. Юу аas тий. Манай нөхөр уухаараа л ингэдэг юм аа. Уухгүй л та сайхан. Одоо ингээ ууцсан байгаа болохоор ингээд маргааш нь тэхгүй. Уг хүн нь уг нь сайн хүн байгаа байхгүй юу гэж эхнэрүүд нөхрөө өмөрдөн штэ яг энтэй адилхан. Ер нь хүнийг ийм байдалд оруулж хүчирхийлнэ гэдэг чинь зодуур хүчирхийл бүгдээрээ хүний ухамсар тархинаас гардаг. Тэр хүн согтуу байна уу, эрүүл байна уу хамаагүй. Согтуу хүн ч гэсэндээ би хэнийг зодох уу гэдгээ сонгож ийж, төлөвлөж ийж зоддог байгаа байхгүй юу? Би юу хийснээ мэдсэнгүй, би өөрийгөө хянаж чадсангүй гэдэг уучлаарай. Согтуу хүн хизээж өөрөөсөө хүчтэй хүнийг барьж авч зодддаг байхгүй юу? Тэгэхээр сонголт хийж иж зохиод байгааз. He broke my kitchen table and chairs, just smashing all of it to pieces. He tore my purse apart and ripped up my money. За ингээд Кристэн бол зодуулдаг нь бол хിവэрээ боож багалцаурддаг гэж байгаа. Үстээс нь чирнэ, өрөөний нэг булангаас нөгөө булан руу шиднэ. Нэг удаа галтгооны ширээ саналуудыг бүгдийг нь эвдэж хэмэглээд цүнхийг нь дотор нь байсан мөнгөтэй нь хүртэл ингээд тас татаа уурсан гэж байгаа. Зүгтийгээд ч зүгтаах боломжгүй. Жефри өөрийнхөө байшинд Кристнийг байлгаадаг гэсэн шүү дээ. Тэгээд Жефригийн байшин өндөр хашаатай. Тэгснээ автомат хаалгатай байсан гэж байгаа. Хаалгыг зөвхөн Жефри өөрөө л онгойлгож чадна. Тэгэхээр маргалдаад гарын явъя гэсэн ч чадахгүй байгаа байхгүй юу? Нэг удаа Кристэ айсандаа iPhone-ийнхоо яаралтай тусламжийн товчийг дараад 911 рүү залгасан ч Жефри гар утсыг нь булаад авцсан. 911-ээс буцаагаад залгасан бохгүй юу гэн. Даанч утас нь Кристэнд авахгүй Жефрид байгаа. Кристэн тэгээ боломж гараад дөлөө салыг хэр нөгөөх нь өстө ян супер болдог байсан гэж байгаа байхгүй юу? Өвдөг сөхөрч уйлан дахин уучлалтгүй нэг удаа бүр болохгүй болохоор нь 3 настай хүүгээрээ гуйлгадаг. He would get down on his knees and beg and make himself cry and just plead with me to forgive him. Кристэ хэлж байгаа. Одоо ингэ бодоход ийм зүйл хийсэндээ өөртөө үнэхээр итгэхгүй. Би яаж ийм амьдралыг хэвэн зүйл гэж хүлээн зөвшөөрч явсан болоо гэж хүртэл өөрөөсөө асуудаг. Даанч тэр үед үнэхээр галзууртлаа хайртай байсан гэж байгаа. Бүр Жефри Кристнийг үсээд хайруулахыг зөвшөөрдөггүй, нүрийнч будуулдаггүй. Хамаг юмд нь баруун хориг тавьдаг цаа.
Кристний нүүр юм уу, Жефригийн нүүр юм уу? Ийм амар байхдаа Кристен бүр гэрлэх санал тавьсан байгаа. Энэ одоо гэрлэх донтой юм аа хээш. Нөгөөх нь айжсэн ч зөвшөөрнө штий. Ингээд 19 оны 6 дугаар сарын 8-нд энэ хоёр хамтдаа ресторанд орой хоол идсэн юм байна. Аз тааш тэнд нь Кристний найз үйлчилжээ. Инээж хөрөлдөөлөө ингээд нилээ дэжгүй байгаад дараа нь бүр ингээд найзтайгаа хамт дахиад уулзахаар хүртэл төлөвлөсөн байна. Тэгээ гэртээ ирснийхээ дараа Кристен хоогоо салхилуулаад ингээ бүх юм гадаа тайван амгалан тэгээд гэрлөөгөө орсон ч л Жефри байж байгаа. Кристен рүү бүр ингээ улаан галцууд ярьсан гинэ. He grabbed me and he smashed my head into the floor over and over again. Толгойн шал руу дахин мөргүүлээл энэ үед Кристний ухаан бүр ингээ орж гарч хэлсэн. Ер нь бол ухаан алдаал сэрээдсэн байгаа байхгүй юу? Тэгээ нэг мэдсэн чинь галт таваад яаж орж ирснээ ч мэдэхгүй. Дараагийн санджаагаа зөвлөн Кристний зочны өрөөний булан шахаад дахин толгоогоор нь хан мөргүүлж байсан. Яг тэр үед Кристен за би өнөөдөр л үхэх юм байна. Энэ хүн намайг ингээд одоо алхаж байгаа юм байна гэж бодсон байна. За тэгээ болоог өснөөс нь зулгаагаад шатаар дээш чирж авч гаргаад нүрээ угаа гэж загсан гэл бод. Яг тэр үед Кристен миний хамраас ингээд цус асгараад байгаа юм байна. Миний нүүр ингээд цус алсан байгаа юм байна гэдгээ анзаарсан. Тэгээ нүрээ угааж авах хүртэл одоо ингээд нүрээ угааж авах толгойг минь ингээд угаалдуурлыг мөргүүлчих вэ гэж бодоод ингээд айж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Ингэж амар хил өггүй зодож ийсэн одоо өрөөнд орвонт гэж хөвтүүлээд өөрөө унтаад байна. Тэгээ Кристен бол угаасаа шууд хаан цацаа гэж унтна гэж байхгүй шүү дээ. Боломж гарсан дээрээ шууд хөл мөцгөнгүүгээл хамгийн ойрхон байгаа хөшиг хаалгын нүдэд тусламж гуйсан. I had no shoes on and I ran down my driveway as fast as I could. Азар хөршин 911 рүү дуудаад цагдаа нэг удахгүй ирдэг. Түргэний эмч нар бас ирээд хохирогчийн биеийг үзэж хэлэхэд өөр нэг багийн цагдаа нар Жефри рүү явж байгаа. Цагдаа нар Жефри дээр очиход шөнийн 3 цаг болж ирсэн ч Жефри нэлээд сэргэг байсан гинэ. Тэгээд цагдаа нар болохоор Жефриг ямар нэгэн хар тамхины төрлийн юм хэрэгэлсэн байж магадгүй гэж хүртэл хамгаалсан байгаа. За тэгээд нөгөө цагдаа харсан хүн гинт шалтгаан зохиогоол галцсан юм шиг аашилсан гинэ. Би биш Кристен өөрөө яг ингээ галзуу юм шиг байсан. Намайг маажаад тэг хананд өөрийнхөө толгойг мөргүүлээд өөрийгөө алгадаад байсан гэж утсан байгаа юм даа мó дураг. Угаасаа ямар л тэнэг нэг юмны үгэнд итгээд байж хав тий. Хэргийн газар нотлох баримтууд хаасайгүй байсан гэж байна. Бүр ингээ хан ман харан дүүрэн цус ийм амар болтол нь зодсон байгаа байхгүй юу? Жефриг эрүүлийн машины арын судалд суулгах гэсэн чинь нөгөөх нь бүр ингээ галзуурч өгсөн. Машины хаалга цавхыг хүчтэй өшөглөл. Арга ядахтаа цагдаа нар түүнийг машинаас дахин буулгаад хөлийг хүртэл хөлсөн ч болох байсан болохоор эцэст нь гав болон хөлийн дүнгийг хооронд нь холбож иж арай гэж хөлгөөнгө болгосон гэж байгаа. Ингэж хязгаарлах арга хэмжээ авах нь ингээд ууг нь бол маш ховор тохиолдол гэж шүү. Тэгсэн чи яасан гэж маргааш нөгөө мө адуусч батлан даалтаар суллагдсан байгаа юм даа ёо. Кристен энийг мэдээл угаасаа амар хайртай. Тэгэд хамгаалалтын арга хэмжээ авсан байгаа. Нөгөө хохирогчийг хамгаалаад тодорхой зайд ойртож болохгүй гэдэг захирамж байдэн штэ. Тэр л юм шиг байна. Энэ хэрэг дээр ажиллаж байсан туслах прокурор хэлж байгаа. Энэ хэргийг анх хүлээж авахд хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл нь хүчирхийллийн хэмжээ байсан. Кристний биеийн бараг бүх хэсэгт гэмтэл байсан. Тэр нь богино хугацаанд нэг цохилтонд өртсөн хүн биш. Удаан хугацаанд олон удаа зодуулсан нь илт харагдчихсан гэж ярьдаг. These were not self-inflicted wounds. These are not injuries caused by somebody falling into a wall or a door frame or a bush. Жефрид төлөвлөсөн ялын тухайд гэвэл анхны шүүх хурал дээр Жефрид дараах үндсэн эргүүдийг тулгасан. Хүн хулгайлсан ноцтой гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, 911-ийн дуудлагад саад учруулсан хэрэг. Прокурор түнд нэг боломж олгосон нь хэрэгээ хүлээвэл 4 жилийн тэнсэн аргалзах ялгаа аваад шоронд суухгүй өнгөрөх боломж байсан гэж боддоо бүр хараа. Азар Жефри өөрөө энэ саналаас шууд татгалзсан. Ингээд хэрэг тангарахны шүүхээр хилцэгдэхээр болсон байна. Удалгүй Жефригийн өмнөх эхнэр Алиса өөрөө Кристентэй холбогддог. Тэгээ ер нь бол чи зүгээр үү гэж асуух гэсэн байна. Ямар амар хүн бэ гэдгийг бол эдний хуучин эхнэрүүд мэдэн штэ. Тэгээд яг надад амар гой санагдсан юм нь гой ч автай. Гэтэ ингээд сэтгэлдэл төрүүлсэн юм нь энэ эхнэрүүд бүгдээрээ нийлээд энэ хэрэг дээр нэгддэг. Угаасаа зовлон нэгтэйгээс гадна бүгдээрээ л яг Жефригийн үнэн төрх тэр адгууслаг царайг нь мөчийг мэддэг хүмүүс байгаа байхгүй юу? Алис нор дамжуулж Кристен Сабринатай танилцсан. Энэ хоёр яарч эхлэхдээ нэг юм мэдсэн нь тэдний туулсан бүх зүйл бараг яг адилхан байсан. Жефригийн тэдэнд хэлсэн үгс, хийдэг үгс, хийдэг үйлдэлүүд
Бүр 10 байрлал хүртэл яг ижлэв. Жефри энэ олон жилийн турш яг нэг л юм аягаар олон эмэгтэйчүүдийг хүчирхийлж ирсэн байна. За ингээд шүүх хурлаа хүлээж авахд юу болсон гэж энэ бүр солиотой. Жефри хосуудын реалити шоу болох 90 Days of Fiancé нэвтрүүлэгт ороод зурагтаар гараад бэж идэг. Зурагтаар бол нэг л сайхан инээмсэглсэн, ээлдэг, өөртөө итгэлтэй хүмүүстэй сайхан харилцдаг хүн гарч байгаа. Үзэгчид бүр Жефриг ямар мундаг залуу вэ? Ямар сайхан аав бэ гэж бүр ер нь нэлээд ам сайтай байдаг. Ингээд Кристен шүүхтэр бүх болсон явдлыг дахин ярьсан. Экс эхнэр Сабринач бас шүүхэд очиж мэдүүлэг өгсөн байгаа. Сабрина яагаад ингэх болсон талаараа өөрөө ярихдаа үннийг хэлэхэд тэр дурсамжуудыг бол дахиж сөхмөөргүй байсан. Сөхөхөд маш хэцүү байсан. Гэхдээ хэрвээ бид бүгдээрээ дуугаа өнгөрөвөл дараагийн хохирогчийг хамгаалж чадахгүй болохоор тийм учраас би зориг гаргасан гэдэг. Гэхдээ би бүр энэ эмэгтэйчүүдийн гаргасан зоригоор амар бахархаж байна. Би өмнө нь яг юм кейстэй ажилладаг байсан байхгүй юу. Тэгэхэд бас эмэгтэйчүүдийн амьдрал амар чанга байдаг байсан юу. Not all pictures, but some pictures were deleted off my phone. I had some, I don't know if I can say this. I had pictures of marks that he had left on me previously from previous. За ингээд хэд хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа тавхрахны шүүх шийдвэрээ гаргадаг. Жефри Пасчел буруутай гэж тогтооглоо эцэст нь. Шүүх түүнийг хүнийг хууль бусаар хорсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Яаралтай тусламж дуудах боломжийг нь хаасан гин буруутай тооцсон. Энэ бүхний эцэс хэн нэгэн Кристний үгэнд итгэсэнд, тэгээд үннийг хүлээн зөвшөөрсөнд Кристен болон маш баяртай байдаг. Тэгээд анх удаа жинхэнэ утгаараа эрх чөлөөтэй болсон мэт санагдсан гинэ. Тэгээд хүчирхийлэл байгаа хүмүүст ингээд өөр хүнд хилэн гэдэг бол асар их зориг. Би энэтэй өчигдөр хэрэлцсэн ш гэдэгтэй адилхан үг биш байхгүй юу? Маш их зоригийг өөртөө байхгүй зоригийг гаргаж иж би энэ хүнд зодуулаад байна. Хэцүү байна гэдгийг хэлдэг. Гэтэл ингээд хүмүүс юу гэдэг вэ гэхээр өө чи болдоггүй юм биш үү? Уг нь сайн залуу даа. Тэр дихэн биш дээ. Чи л өөр ингэсэн юм биш үү гэж. Хариулах нь бол үнэхээр тэнэглэл. Шүүх эхлэх хүртэл 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байгаа. Ковидын улмаас бүх зүйл удаашарсан. Тэр хооронд Жефри өөрийнхөө үнэн төрхийг нуугаад бүр яг телевизээ одож чиг амьдэрсэн байгаа. Бүр болоогүй Орос руу яваад 90 Days of Fiancé-гийн Before the 90 Days нэвтрүүлэгт шинэ хайртайгаа уулзж байгаа шүү бүр ингэ. Тэгснээ бүр нөгөө балиар хүчирхийлэгч чинь камерны өмнө Варя бид хоёр хувь тайлангаар учирсан хүмүүс. Бүх зүйл сайхан болвол би түүнд гэрлэх санал тавина гэж ярьчмаар байсан. Бүр амьдралдаа таарсан бүх эмэгтэйчүүд намайг шархлуулсан. Би зүгээр л аз жаргалтай байх хэрэгтэй үгэн гэж өөрийгөө бодож байна. Йоо. Тийм ба. Тэгээ сошиал сүлжээнд дагагчд нь улам нэмэгдээд өөрийн гэсэн YouTube сувагтай хүртэл болдог. Instagram-аараа тэгээ лайв хийж байгаа. Энэ бүх хэрэг бол зүгээр л намайг хүүхдийн асран хамгаалах эрхээ алдахад хүргэх гэсэн зохион байгуулалттай ажиллагаа. Манай хуучин эхнэрүүд бүгд нийлээд миний эсрэг хуйлцсан. Энэ хэрэг яг л Johnny Depp-ийн хэрэг шиг болно. Жинхэнэ хүчирхийлэгч нь өөрөө илчлэгдэнэ. Инээдрээ гэж байгаа. Өөрийгөө хамгаалж ингэ ярьж байгаа нь бүр амар готомшигтэй. Харин Кристний өмгөөлөгч Кристэнд хэлсэн гэж байгаа байхгүй юу? Хэргийн талаар олон нийтэд юу ч ярьж болохгүй гэд нэлээ анхааруулсан болохоор Кристен үннийг мэдж байгаа ч гэсэн чимээгүй суугаас өөр ямар ч арга байгаагүй. Тэгээ үзэгчид хүртэл бодсон шүү дээ. Жефри угаасаа буруугүй мэн. Хэрвээ үнэхээр одоо Жефри буруутай байсан бол тэр эмэгтэй гарч ирээ юм хэлж байгаа шүү дээ. Чадахгүй байгаа зү гэдэг байр суурь хүртэл тухайн үед байсан гэж байгаа байхгүй юу? Шүүх хурал эхлэхэд Кристэнд хамгийн хэцүү зүйл нь Жефридээ дахин нүүр тулах. Хохирогч өөрийнхөө амьдралын хамгийн аимшигтай мөчийг шал танихгүй 12 хүний өмнө дахиад ярьж байгаа нэмээд энэ хэрэг телевизээр цацагдчихж байгаа. Тэгээд дараа нь Кристен яг шүүх хурлын үеэр юу мэдэрчээсэн тухайгаа ярихдаа Жефри миний өөдөөс ширтэл суудаг байсан. Нүдээ огт салахгүй. Харцсан хүртэл намайг айлгаж исэн гэдэг. Харин Жефри шүүх хурлын үеэр өөрийгөө юу гэж өмөрсөн гэж. Кристен миний дэлхүүрийг булаагаад хаалга руу гүйсэн. Тэгээд өөрөө энэ онгорхой байгаа хаалгыг харахгүй мөргөөд гинцсэн гэж авсан. An assault. I mean, she was having a mental situation. She was upset. She was aggravated. You know, we were both drinking. A 90 Day Fiancé star was abusive towards. Тэр Кристний бүх гэмтлийг
Өөрөө согт байсан, өөрийгөө гэмтээсэн, өөрөө хаалга мөргсөн гэж тайлбарлахыг оролдож байгаа. Гэхдээ нотлох баримтууд азар энэний тэнийг яриануудыг нь бүгдийг эцаасан. Тиймээс тангарахны шүүх нэг удаа шаардлагагүй шийдвэрээ гаргадаг. Шүүгч Жефрид ямар ч өршөөлгүйгээр 12-оос 20 жилийн хорих ял хоноосон. Ял оноох үеэр өмнөх эхнэр Алиас нь бас гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Ямар ч тач энэ хэрэг ингэж дуусаад Жефри авах ёстой ялгаагаа шорондоо орсон байна. Харин энэ талаар олон нийт юу гэж ярьсан талаар жоохон тип болгоод ирээ. 2019 оны 6 сард Кристен Жефрид онц ноцтой хүчирхийлүүлж цагдаад утсан шүү дээ. Гэтэл үүнээс хэдхэн хоногийн дараа Жефри Орос руу 90 Days of Fiancé-гийн зураг авалтанд орохоор явсан байна. Өөрөөр хэлбэл телевизээр романтик залуу болж гарч байгаа үедээ тэр хүчирхийллийн хэрэг яллагдагчаар татагдсан байсан. Netflix дээр Кристен ингэж ярьдаг. I was still black and blue. Бол 90 Days of Fiancé-гийн зураг авалт эхлэх үед Кристний зодуулснаасаа болж авсан хөхөрсөн бүрүүд арилаагүй байсан. Нэмээд Netflix-ийн энэ цуврал дээр Крист өөрөө хэлдэг штэ. Жефригийн хийсэн хэрэгүүд тэгээ түүний баримтчилгаа болон бусад мэдээллүүдийг интернетээс олсон тухайга. Тэгээ яг энэний дараа нэлээд олон үзэгчид тэгвэл TLC яагаад мэдээгүй гэсэн сөрөг сэтгэлүүд орж ирж байсан. Ер нь бол Netflix дээр энэ цуврал гараад Reddit болон бусад платформ дээр хамгийн их яригдсан сэдв нь Жефри биш харин TLC-гийн оролцогчоо сонгон шалгаруулах нөхцөл байсан. Олон үзэгчид ийм урт гэмт хэргийн түүхтэй хүнийг яагаад нэвтрүүлэлт оруулж байгаа гэж хүмжилсэн. 90 Days of Fiancé-д хамт оролцсон Вария Малина Netflix-ийн ангид бол ерөөсөө ярилцлага өгөөгүй. 2026 оны байдлаар Жефри мужийн шоронд 18 жилийн яалаа эдэлж байгаа бөгөөд хугацаанаас өмнө соллогдох боломжгүй гэж мэдээлэгдсэн. За ингээд энэ хүртэл хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Энэ цуврал маань нийт 2 сизонтэй учраас өөр сонирхолтой ангууд бас зөндөө байгаа. Тэгэхээр таалагдвал та бүхэн маань комент үлдээгээрэй. Дараагийн дугаар хүртэл баяр таа.